Өөдлөх айл үүднээсээ гэдэг тиймээс ч үүдэн амир болсон Дорногов аймгийн ерөнхий сайд онцгой ач холбогдлогч 4 өдрийн турш ажиллаа. Замын үүдийг урд хөршийн Ирээн хоттой жишиж шүүмжлэх хүн захаас аваад олон харин одоо шүүмжлэх үе дуусч хин хөнгүй сэтгэлгээ хандлагаа өөрчилж өнгө төрхөөс сэргээж улс шиг улс олж хөгжих хэрэгтэй. Үүнд ханцуу шамлан идэвхийлэн оролцох ёстойг ерөнхий сайд чухалчилж байна. Тиймээс ч газар дээр нь хэд хэдэн асуудлыг Дорногов аймагт ажиллах үедээ шийдлээ. Бидний хамгийн ихний үзэж харсан юм бол чойроос сайн шанд хүртэлх автоцамтай танилцсан. За тэгэхээр тэр бол нэг 160 гаруй километр автоцамыг энэ хавар бид нар барих босгох хатуу хүчилттэй болгох ийм ажил хүлээгдэж байгаа гэдгийг бүгдээрээ харсан. За тэр бол Мянганы сорилын сангийн мөнгөөр баригдаж байгаа учраас Мянганы сорилын сангийн тэр төслийг хариуцсан Батсайхан гэдэг хүн бол 4 сарын 1-нд ажиллаа эхлэн 9 сарын 1-нд яг хүлээлгэж өгнө гэж одоо бидний бүгдээрийн өмнө амласан байгаа. За ингээд нэг хэсэг зам бол 9 сарын 1-нд ашиглалтанд орно. За дараа нь бид нар Дорногов аймгийн төв сайн шандад бол ажиллаа. Сайн шанд бол маш их олон юмны төв болж байгаа. За нэгдүгээрт бол Монгол улсад хэрэгцээтэй байгаа барилгын материалын үйлдвэр, тэр дотор цементийн 2 том үйлдвэр хоёулаа Дорногов аймагт босож эхэлж байгаа. Нэг нь 14 онд ашиглалтанд орно, нэг нь 15 онд ашиглалтанд. Тэгэхээр Дорногов аймаг бол өөрөө барилгын материалын үйлдвэрийн томоохон төв болж байгаа. Сайн шанд хот маань. За тэрнээс гадна ерөөсөө засгийн газрын аймгийн төвийг хот болгоё. Тэгвэл Дорногов аймгийн төв сайн шанд хот маань яаж одоо хотыгоо сайн шанд хотыг шинээр төлөвлөх үү гэдгийг Азийн хөгжлийн банкнаар хийлэгдсэн. Тэрнийг нэлээд ярилаа. Та бүхэн бүгдээрээ харсан. Одоо байгаа тархаа бодрохын тэнд байгаа цэвэрлэх байгууламж, дулаан, цэвэр усны энэ тэнд байгаа тархаа бодрохоо бүх шугамуудыг бол нэгдсэн дулаан, нэгдсэн цэвэр ус олон юм бол ийм шинэ байдлаар төлөвлөгдөж байгаа. Энэ аймагт бас ажилласны гол зорилго бол бүгдээрээ Улаанбаатарт бөөгнөрөө шавааралдаад байх биш. Сайн шанд хотод, замун үд хотод ер нь монголчууд маань аймгийн төв дээр эсвэл суманд байгаа газараа гайгүй боломжтой Улаанбаатар шиг нөхцөлтэй амьдарч тэр нөхцөлийг бүрдүүлэхэд бол засгийн газар хүчин чармаал тавьж байгаа. Зүгээр нэг хүчин чармаал тавьж байгаа биш, бодиттой зүйлийг хийгээд эхлүүлсэн байгаа. Ингээд шат тараалаад бүх аймагуудаа ийм болгоно гэсэн энийг бас харуулах зорилго тавьсан юм аа. Дорногов нь урд хойд хөршийг холбосон төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон уулзвар. За нөгөө талаар оюут толгой, таван толгой, цагаан сувраг, энергийн төв зэрэг эдийн засаг аялал жуулчлалын хөгжлийн тулгуур болсон олон давуу тал байгаа учраас стратеги эдийн засгийн хэтийн төлөвлөгөөгч боловсруулж засгийн газар онцгой анхаарлаа хандуулж байна. За үүний нэг илэрлэн Тус аймагт хэдэн жилийн өмнө 9 тэрбум төгрөг хуваарлагддаг байсан бол энэ жилийн хувьд 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь хамгийн их хөрөнгө төвлөрч байгаа 4 аймгийн нэг болсон. За орон нутгийн хувьд аж үйлдвэрийн парк, замын үеийн чөлөөт бүс бий болгох нь үе үеийн засгийн газрын чихнээс уяатай зүйлийн нэг яа харахгүй байсан. Одоо хийх бус хийх цаг ирсэн. Хаана хариуцлагатай байх үе ирснийг хэллээ. Чөлөөт бүсээ нийт 900 га бол үнэхээр манай энэ гол үүд болж байгаа энэ хотыг бид нар сум гэж хэлдэг. Энэ хотыг бид нар хайхрахгүй нэлээ орхисон байгаа. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар бол өнгөрсөн жил энэ жил хоёр нийлээд замун үдэд бол нэг 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж байгаа. Би бас өмнө тэргүүн шадар сайд байхдаа хариуцжсэн замын үүдийн чөлөөт бүс. За замун үүдийн орчимд хятад улсаас авсан зээлийн 55 сая долларыг хийсэн байгаа. За тэрнэр юу хийснийг бүгдээрээ харлаа шүү дээ. Ямар юм харагдаж байгаа гэхээр замун үүд бол ойрын 1-2 жилд бол үнэхээр хот болоод хөгжиж юм байна. Хот болоод цэцгэлжих юм байна. Ягаад гэвэл дулааны станцын бариад эхэлсэн. Одоо айл бүхэн усны асуудалтай байсан. Цэвэр ус муу цэвэр ус солигтой байдаг. Одоо тэгэхээр усыг нь цэвэрлэдэг томоохон байгууламжийг бид өнөөдөр үзчихлээ. Тэгээ цэвэр устай болж байна. Бохирын системийг нь хийчихэж байна. Цэвэрлэх байгууламж. За тэгээ дулаантай болчихж байна. Цахилгаан найдвартай болчихж байна. За ингэчгээр ерөөсөө замун үүд маань дид үтсийг хийгээд өгчөөр тэн дээр хүмүүс байшин саваа барих энэ өргөн боломжийг бүрдүүлж байгаа. Тэгээ ойрын 1-2 жилд бол замун үүд бол өөрөө хот болж хөгжих энэний үнд суурийг бид нар бол харчлаа. Замын үд сумыг хөгжүүлэхэд 15 тэрбумыг зориулахар болсон. Энэ хөрөнгөөр иргэдэд хэрэгтэй ямар бүтээн байгуулалтад зарцуулах саналыг орон нутгийн иргэд удирдлагуудтай хилцүүлэг өрнүүлж ерөнхий сайд тодорхойлгосон. Нэг шаардлагатай эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёл болоод спортын төв, ногоон байгууламж дээр тогтож зураг төслийг нь гаргаж энэ жилдээ багтаан зарим ажлыг гүйцэтгэхээр боллоо. Өшөө нэг
замун үдэд ирснийг шалтгаан бол замун үдийн бүтээн байгууллагаас гадна замун үд ч өөрөө хөлийн хот учраас яг хятад ард улсаас Монгол улс руу ордог гол зангилаа байгаа. Тэр орж гарч байгаа газар маань хичнээн нарийнхан байгаа бүгдээрээ харлаа шүү. Энэнийг өргөн болгоно гэж 4 жил яриад чадаагүй байгаа. Тэгэхээр бид нар энэ 4 жил яриад чадаагүй юм 2 сарын дотор өргөн болгоё гэж маш тийм их том амлалт, том даалгавар авлаа шүү. Гайлын дарга даалгавар өглөө. Одоо бид нар 6 сарын ихээр та нараас ч гэсэн бас боломжтой ирээд үзэх хэрэгтэй. Юу хийсэн байх вэ гэхээр одоо нөгөө зорчигч машин хоёр хоёулаа бөөгнөрөөд нэг гарцаар гарч байгаа юм чинь салгаад зорчигчдны газраар хажуу талд нь бол тээврийн машинуудны газраар гардаг. Энэ гарцыг бол бий болгоё гэдээ ингээд шийдчихлээ. 2.3 км замаа тавь. Тэгээд нөгөө иргэдтэй юм уу бизнес эрхэлж байгаа хүмүүстэй төвөг учруулахгүй байхын тулд нөгөө эрэмтгэн дундуура машина явуулаад гаргацдаг. Төвөгч хэрэгдэл багтаа болгоё. Нэлээд олон асуудлуудыг бид нар бас газар дээр нь бол шийдэж чадлаа гэж ингэж бодож байна. За нэг үеийг бодвол өнөөдөр хин санаачлахтай сэтгэлтэй лавил хийж бүтээх цаг иржээ. Улсын төсөвт хөрөнгө мөнгөнд тусгагдсан ч ажил нь явдгийн урагшгүй явдлаа гээцгээж өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг зарчмыг үртэл болгож засгийн газрын сайдууд албан хаагчч хүртэл ажил албандаа өндөр хариуцлага үүсэж байгааг ерөнхий сайд хэлээд төр иргэний аль аль нь дор бүрнээ ялзарсан үжиг хуучнаа халж шинэ арга зарчмаар ажиллаж чадвал улсын хөгжил хурдцтай урагшлах учиртайг ерөнхий сайд захиж байна.